Монгол Улсын тогтвортой аялал жуулчлалын бодлогыг хөгжүүлэх зорилгоор соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын яам, JICA, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг 2026 оноос 2027 онд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд Өмнө Говь аймаг болон Төвийн бүсэд олон улсын стандартад нийцсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх тухайн бүс нутгийн онцлогч тохирсон аялал жуулчлалын хөгжлийн бодлого бүтэц зохион байгуулалтыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах юм а. Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийг аялал жуулчлалын чиглэлээр брэнджүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадваржуулах хүний нөөцийн сургалт семинарыг үе шаттайгаар зохион байгуулах юм а. Аймгийн засаг даргын орлогч Жавхлан болон холбогдох төлөөллүүд уг төслийн ажлын хэсгийг хүлээн авч аймаг орон нутгийн онцлог аялал жуулчлалын нөхцөл байдлыг танилцуулж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ төсөл маань хугацааны бодлогоор 2025 оны 12 сарын төсвөлээр эхэлсэн. Тэгээд 2027 оны 12 сар дуусах төсөл байгаа. Манай төслийн нэр нь болохоор доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл гэсэн нэртэй байгаа. Тэгээд яг төслийн хүрээнд ерөнхийдөө 3 үйл ажиллагааг явуулах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд 3 үйл ажиллагаа явуулна. Эхнийхт нь болохоор эхний явуулах зүйл маань болохоор олон улсын доктортой хөгжлийн гэрчлэг гэсэн зүйл байгаа. Green Destination гэдэг нэртэй болон UN Best Tourism гэдэг нэртэй тийм олон улсын гэрчлэгнүүд байгаа. Тэрийг сонгогдсон бүс нутгуудад авахт нь туслаж дэмжих болон бүртгүүлэх гэсэн үйл явцад нөгөө идэвхтэй ажиллах зорилготой байгаа. Тэгээд хоёр дахь зүйл нь болохоор тухайн орон нут сонгогдсон орон нутгийнхаа онцлогийг гаргаж ирээд тухайн онцлогийг брэнджүүлэх гэсэн үйл ажиллагааг явуулна. Тэгээ 3 дахь үйл ажиллагаа нь болохоор ерөнхийдөө аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадахжуулах гэсэн зүйлүүд дээр сургалт семинар болон сургалт семинар хийж идэвхжүүлэх үйл ажиллагаа явуулна. Тэгээ төслийн хүрээнд болохоор дархныг яг сонгоод яг ажиллахад яг дархны онцлогийг яаж гаргаж ирэх вэ гэсэн одоо нөгөө саяны 2 удаагийн уулзалтаас ерөнхийдөө гол харсан юм нь болохоор нэгт дархан нь болохоор залуучууд илүү төлөвшсөн хот гэдэг утгаараа нөгөө олон төрлийн үйл ажиллагаа явуулт юм билээ. Тэрнийг бас нөгөө гаргаж өгөх гэсэн зүйл болон хоёр дахь нь болохоор транзит зорчигчид бас нэлээд байрладаг болон зочлуулдаг тийм үйлчлэгээ авдаг гэдэг зүйлийг сая ойлгосон болохоор тэдгээр зүйлүүдийг гол онцлогоо болгож явах байхаа. Гэхдээ нөгөө илүү дөнгөж ингэж ирж уулзаад танилцж байгаа болохоор илүү цаашдаа яг ямар зүйл дээр илүү тулгуурлаж ажиллах вэ гэдгээ цаашдаа илүү тодорхой болгож өгнө. Тэгээд ерөнхийдөө яг харж байхад нөгөө том зочид буудлууд ерөнхийдөө нөгөө дарханд байгаа болохоор тэр нөгөө хүмүүсийг саяны нөгөө хэлсэн хүний нөөцийг чадахжуулах гэсэн зүйлээс шүү дээ. Тэр тухайн том зочид буудлын ажилчдыг стандарт хангаж үйлчлүүлэх гэх юм уу. Тэр зүйл дээр илүү чадахжуулах гэх юм уу тиймэрхүү зүйл дээр илүү харж ажиллах боломжтой харж байна л. 2026 онд Дархан хот үүсэн байгуулагдсны 65 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж буйд аймгийн удирдлагууд талархалтай байгаагаа илэрхийллээ.